Сайн бацгаана бүхэн сэтгэл жолгон гэрчлийн цагаараа дахин уулзж байна. Бид энэ удаад эдгэрэл чөлөөлт яагаад хэрэгтэй вэ гэдэг сэдвээр гэрчлэн хаалцаа бэлэн болсон байна. Гэрчлээ эхлэх өмнө Бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлээ болон Хормын сатаны яасан Амен. Амен. Эдгэрэл чөлөөлтийн үйлчлэл, эдгэрэл чөлөөлт гэдэг зүйл ер нь хэнд хэрэгтэй юм бэ? Яагаад хэрэгтэй юм бэ? Энэ үйлчлэлд оролцохын тулд ер нь юу бэлтгэх ёстой юм бэ? Хувийн зүгээс итгэгч хүн ямар хариуцлагатай оролцох ёстой юм бэ гэх мэтчлэн мэдээлэл хүргэх зорилгоор энэ удаад гэрчлэн хуваалцсан. Мэдээж эдгэрэл чөлөөлт яагаад хэрэгтэй вэ гэдэг асуултыг тавьчихаар илүү тодорхой яваад ирэх лөө. За хэрэгтэй юу гэвэл мэдээж бол хэрэгтэй тийм. Эдгэрэл чөлөөлтийн үйлчлэл гэдэг бол итгэгч болон итгэгч бус хүмүүст зайлшгүй хэрэгтэй зүйлийн нэг үйлчлэлээ. Яагаад тэрвэ гэхээр зэрэг энэ дэлхий дээр хоёр хаанчл байдгаа гэж Библиэд бичсэн байдаг шүү дээ. Гэрлийн хаанчл, харанхуй хаанчл. За тэгэхээр бид нар хаана байгаа вэ гэдэг асуулт гарч ирнэ шүү дээ. Бид нар харанхуй хаанчлалын нутаг дэвсгэл дээр байна. Харанхуй хаанчл одоо ямар орчилтой вэ гэхээр дандаа хүмүүсийг буруутгах байдаг, ялж байдаг тийм ээ. Дарангуйл дотор хүчирхийл дотор үйлчилж байдаг хаанчл бол харанхуй хаанчл байна. Тэгэхээр энийг мэдхийн ялгааг нь мэдхийн тулд үр жимснээс нь эхлээд харъя. Он чинь Галаат 5-ын 19-2 дээр ариун сүнсний үр жимс харанхуй хаанчлалын сүнсний үр жимс эднэр тодорхой байгаа байхгүй. Энийг үзэхдээ бид нар ялгааг нь олж харах болно. Жишээлх юм бол ариун сүнсний үр жимс ямар байдаг вэ гэхээр зэрэг байна шүү дээ. Инэрэнгүй хайраар дүүрэн үр жимстэй. Гэтэл нөгөө харанхуй сүнсний махан биеийн үр жимс яадгүй гэхээр зэрэг завхаарл, бузар байдал, тачаангуй байдал, шүтэх, хуйлархаг байдал, бие биенийг үзэн ядах тийм ээ. Одоо ийм архитект атаархал, утга учиргүй наргид цэнгэх. Одоо тэр хүнд нөхцөл байдлуудыг даван туулахын тулд учир утгагүй найр цэнгэлхэж өөрснийг хүртэл тайвшруулдаг биш. Бурхан биднэрт юу гэсэн бэ гэхээр хүнд ачаа үүрсэн хүмүүсээ над руу ир. Би та нарт өөрийнхөө хөнгөн болгохыг өгье. Би хөнгөн амар тайван байдгаа гэж хэлсэн тийм ээ. За тэгэхээр зэрэг энэ зүйл рүү бид нар орохын тулд ариун сүнсээр удирдуулж Бурханы хаанчлалыг эрэлхийлэх энэ үе таалга бол энэ эдгэрэл чөлөөлтөнд байгаа юм а гэдгийг бүгдээрээ ойлгоосой гэж хүсэж байна. Есүс эзэн маань 40 хоног сарагчаад хэлсэн байгаа тийм үү? Асуултыг ялчаад тэгээд үйлчлээ эхлэхдээ тэр өвчтнийг эдгэж үлгэсдийг чөлөөлж тийм ээ. Тэгээд сургаал Бурханы үгийг тунхаглаж өгсөн тийм үү? Бурханы хаанчлал ойрхон байна. Гэмшицгээ гэж хэлж байсан тийм үү? Тэгэхээр Бурханы хаанчлал бол гэрлийн хаанчлал. Тэгэхээр харанхуй хаанчлалыг гэрлийн хаанчлал ялна гэдгийг Есүс тунхаглаж байсан. Тэгээд Есүс энэ Иохан 8 дээр ингэсэн байна л да. Өөрт нь итгэсэн идэвчүүдэд хандан хэлсэн үг байгаа байхгүй юу? Тэгээд та нар үннийг ойлгож үнэн та нарыг чөлөөлнө гэв. Тэд хариуд нь түүнд бид Авраамийн удам бөгөөд хизээч хиндж боошсодож байгаагүй. Та нар их чөлөөтэй болно гэж та юунд хэлнэ вэ? Гэсэн байгаа байхгүй. Тэгсэн Есүс үнээр би та нарт хэлье. Нэгүл үлдэгч бүр нүглийн боолмоо. Жимсаагч хэлсэн үр жимс, нөгөө харахгүй үр жимс гэдэг. Тэгэхээр энэ итгэгч нарт хандаж хэлсэн үг шүү дээ, тийм. Итгэгч хүн Христэд итгэлээ, эзнийг хүлээж авлаа гэд шууд цэвэр болоод шууд тэр ариун сүнсний үр жимсийг гаргаад ингээд амьдрдаг болов тийм ээ. Гэтэл итгэгч нарт хандаж Есүс эзэн өөрөө хэлсэн байна шүү дээ. Үнээр би та нарт хэлье. Та нартай нүгэл үлдэгч бүр нүглийн боол юм. Тэгэхээр энэ яагаад нүгэл үлдэгдээд байдгийг, яагаад энэ нүгэл бидний махан биеэс ингэж гараад байдгийг итгэвч болцсон мөртлөө бидний яагаад захираад байна тийм. Тэгэхээр энэ нь одоо энэ хэлсэн би
бид нэр Авраам өөрөд хизээч хинтж боочлогдож байгаагүй гэж итгэгчнэр хэлсэн шүү дээ, тийм ээ? Идэвчүүд хэлсэн шүү. Тэгвэл Монгол үйлчлэл бол боочлог тэрнийхээ боолдор байгаа, хараалаа байгаа. Мэдээж хинч нүгэлгүй амьдарч чадахгүй энэ ариун сүнсний хүч чадлаар нэгүслэр ингээд зөвтгөгдөж ингэж амьдрах боломжтой. Тэгвэл энэ дээр юу хэрэгтэй вэ гэхээр бид нарт ариун сүнсний тэр хүч буюу ариун сүнсний үйлчлэл буюу эдгэрч чөлөөтэй заавал хэрэгтэй байгаа байхгүй. Хэрэгтэй. Бид нар махан биеийнхаа үсээр махан биеийнхаа одоо итгэсэн оюун бодлороо ингэж их чөлөөг Иесус эсний хэлсэн эрх чөлөөг энэ үнэн ингэж орж авч чадахгүй. Нэг бол ариун сүнсний хүч чадал хэрэгтэй. Ариун сүнсний үйлчлэл хэрэгтэй. Ийм учраас итгэгч чөлөөс итгэгч биднэрт хэрэгтэй. Итгэвч багчингуудаа бид нар шууд гой цэвэр болох гээд өөрсдийнхөө махан биеийн үйлчлэлээр зүтгээд явах бас хэцүү. Тийм учраас заавал ариун сүнсний хүч чадал хэрэгтэй. Ариун сүнсний итгэвч чөлөөд заавал хэрэгтэй гэж хэлмээр байна. Амен. Ихэнх хэрэгтэй гэвэл одоо дарлагдсан бүгдээ чөлөөлөгдөө өвчтөө нэгний эдгэрээ гэж Библиэлд тодорхой байж байгаа. Үнэхээр өвчтөө нэгэн Бурханаас авралыг хүсэж байгаа, эдгэрэлтийг хүсэж байгаа хүн болгонд хэрэгцээтэй юм аа. Хэрэгтэй гэдэг бол маш тодорхой. Хэрэгтэй хүмүүс харин одоо шийдвэр гаргаад ирэх хэрэгтэй юм аа. Үнэхээр боломжгүй зүйл бол Бурханд байдгүй учраас тэр боломжгүй зүйлийг гэрч болох ёстой юм аа. Энэ зоригтой шийдвэрийг гаргаж одоо эдгэх чөлөөлөх эрхээ эдлээсэ гэж бас итгэлийн дустай хандаж уриалж хэлмээр байна. Гэхдээ ер нь бол ямар юр үсэн одоо гайхамшигтай хүч ажиллаад байна гэж Бурхныг огт мэддгүй хүмүүс хүртэл Бурханд итгэдэг тохиолдлууд байдаг. Итгэдэг хүмүүс маань бол итгэлэн дахиад тусч идэг. Энийг маань эдгэжлээ шүү дээ. Ямар гайхамшигтай Бурхан байна. Тэрийг маань эдгэж штий, чөлөөлж штий. Ийм муухай юм хүний дотроос гараа авчлаа штий гэж ингэж эрхчлөөнд гарч энэ бол бидний баярын өдөр байдгаа эдгэр чөлөөлтийн үйлчлэлийн баяр гэж бүр нэрлж болмоор тийм хэрэгтэй байгаа. Сая Нандагийн хэлдгээр тийм үнэхээр яг энэ газар ариун сүнсний оршихуй байгаа газар энэ ажил явагдт тийм аа. Тэрнээс хэлсэн байгаа шүү дээ. Ариун сүнс тэр эзний үгийг гэрчилж байж ариун сүнс өөрөө ажилдаг гэж байгаа байхгүй. Ариун сүнсний үг тэр үгийг гэрчилж байж тэр эдгэрэл чөлөөлтийн үйлчлэл явагдах нь шүү дээ. Тэр газар ариун сүнсний оршихуй байгаад тэр газар эзний үг яг амьд цэвэр үг тунхаглагдаад тэр газар эзний оршихуй байгаа газар чөтгөрөө тогтчихдог. Тэгвэл тэр хүн өөрөө бичсэн чөтгөрийг зайл гэж хичнээн зайлуулж өгч байна. Тэгвэл чи цэвэр биш бол тэр чөтгөр зайл бүрэн зайл цэвэрлэгдэнэ гэдэг бас л асуудалтай байна. Тэгээд бид итгэж юм болго итгэж одоо эзэн эхлээд сайн мэдээ сонсоо ирлээ шүү дээ. Тэгээд шоогод дэргүүд итгэж болго итгэж хүний ихний хамгийн түрүүнд хэрэгцээ тэр ч юм. Тэгээд тэр хуучин сав одоо хуучин тулан шинэ болохын тулд зайлшгүй гэрэлж хэрэгтэй. Хуучин суурь уурж өгнө. Шинэ суурь хатан суурь тавьхын тулд зайлшгүй гэрэлж өгнө. Маш хэрэгтэй. Энэ зүйл байхгүй гэдэг хуучин суурин дээр Христийн ингээд бараг явснаас болоод бид гэрэл даas болж бидний нийгэмдээ бидний эргэн тойрондоо нөлөөлж явж чадахгүй явж ирсэн. Тэр эдгээр чөлөөлөх гэдэг чинь сүнсний одоо сүнс сэтгэл махан биеэс бүрдэж байгаа тийм. Тэр чинь сүнсний хот тавлах гэдэг тусчаад тэрийг эдгэхгүй зүгээр л яваад байгаа байхгүй. Тэр маш ингээд өрөөсөө ойлголтын дүр бид нар яваад ирсэн. Есүс итгэл бол бид нар итгэлээрээ заалмуудаар Есүс бүгдийг эдгэсэн. Тийм мэдчихэд итгэрсэн. Тэгээд Исая 53-ыг таатай эзэн бидний өвчнөд өгсөн бидний тунхаглал. Гэхдээ яагаад миний амьдралд би өөрөө өвчтөө сул дорой итгэл дотроо яг босчдгүй яваад байсан гэдэг. Тэр чөлөөлт гэж хүмүүсийн эзний одоо энэ бидэнд өгсөн гайхалтай юм билээ. Гайхалтай юм бидэнд өгсөн зүйл одоо хэрэгтэй байсан юм. Шашнаас ялгаа гал том зүйлийг Иесус Христ тавьж ирсэн шүү дээ. Залмын дээр эдгэрэл тэр чөлөөлт чөлөөс дээгүүр эрх мэдлийг тэгээд хэн эрх мэдлэлтэй болох вэ? Өөрөө тэр эдгэрээ чөлөөлөдөө тэр чөлөөрүүдийн дээр гараад тэр эрх мэдлээ Бурханаас авсан зүйл
их мэдлэлтэй байна. Энэ шиг дагалдчихсан шүү дээ. Жинхэнэ дагалдагч болж иж. Тэгээ Библиэлд гардаг шиг сүкүтийн хөвгүүд нөгөө Есүсийн нэрээр хөөсөн чинь жигтгэр та нар хин бэ гэдээ араас нь нөгөө шалдан үтсэн гэж ирсэн шиг. Сериусны маш их юм гэж хүлээж авах асуудалтай. Бид бүр тулгамдчаад итгэл дараа үеийн хүртэл одоо Яг үнэ. амар харахад дагуулж шүү. Итгэгч төдийгүй нийгэмд хүн төрлөختөнд бүр зайлшгүй шаардлагатай ийм юмнууд байгаамаа. За тэгэхээр бол одоо ертөнц нийгэм бол өөрчлөгдөн, би өөрчлөгдөж бусдад нөлөөлнө. Өөрчлөлтийн талаар маш их ярьдаг. Тэр өөрчлөлт гэдэг маань хүн өөрөөгөө өөрчлөх ёстой. Би өөрчлөгдөе гэж өөрчлөгдчихдөг болж байна. Гэтэл бидний итгэлийн амьдрал дотор бол харин нэг гайхамшигтай зүйл нь бид Бурхны хүчээр өөрчлөгдөх боломжтой юм аа. Энэ бол үнэхээр бохир сүнсэнд эзэмдүүлээд түүгээр удирдуулаад үйлдээд байгаа тэр бохир зүйлсээс чөлөөлтийн хүчээр, Бурхны хүчээр тийм ингэж чөлөөлөгдөж бохир сүнс нь гараа авчгаад тэр гэм нүглээсээ салах боломжтой. Энэ бол гарцаагүй жинхэнэ бодтой өөрчлөлт байд юм аа. Есүс биднэрт хэлсэн байгаа уулын сургаал дээр зүрхэн дотроо цэвэр ариун хүмүүс ерөөлтэй гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр тэр чинь юу гэж ийм гэхээр итгэгч биднэрийн зүрх өшөө цэвэрлэгдээгүй байна гэсэн үг үстэй. Тийм учраас бидний амьдрал өөрчлөлт ирэхгүй хуучин хвээрээ тэгээд тэр юунаас өшөө шалтгаалж ийн гэхээр амьд үг. Жинхэнэ амьд үг бидний зүрхэнд орж бидний зүрхний дотор байгаа тэр харанхуй хүчтэй бохирдлыг цэвэрлж өгч шээ. Тэгсэн үед бидний нүд нээгдэж бидний одоо эдгэрийг чөлөөлж явж яг ийм учраас эдгэрийг чөлөөлтийн үйлчлэл бидний зүрх дахинд байгаа тэр бүхэл асуудлуудыг цэвэрлэж гадагшлуулж гаргаж өгдөг Бурхны хүчээр хийгдэг зүйл. Бид нар оюун ухаанаараа махан биеэр хичнээн зүтгээд энийг олж авч чаддгүй маа гэдгийг одоо итгэгч бус хүмүүс бүгдээрээ мэдээсэй гэж хүсэж байна. Нөгөө итгэгч биш байхдаа гэсэн тэдээс шиг энэ одоо лам дээр очиж ном уншуулна, одоо тэр хүнээс тэгж засал хийлгэн тэр яагаад аа тэр ийм сүнслэг харахгүй зүйл байна гэдэг мэдээд байгаа хгүй. Тэр зүйлүүдээ зайлуулахын тулд өөрөөсөө тэ зам мөрөө засахын тулд тэр итгэж биш хүмүүс одоо тэр зүйлээр ихгүй. Хайгаад байна шүү дээ. Тэгвэл итгэж хүмүүс яах ёстой гэдэг нэг асуудал. Итгэж хүмүүс тэгвэл энэ итгэл чөлөөлтийг ижилхэн хаах хэрэгтэй юм аа. Яагаад гэвэл тэд эзний оршихуй дотор, эзний чөлөөлт дотор, эзний мотор Есүсийн хуруугаар чөлөөдөг зайлуулах юм газар хийх үйлчлэл болоод байгаа байхгүй. Өөрөөр анхаас биелэрүүтэй хаалт сүрээд одоо үхээс амин бодтор шилжилтийн төлөө. Тэгээ бид нар яагаад гэвэл эдгээр чөлөөлөлт зайлшгүй хэрэгтэй вэ гэвэл итгэлээр чинь болон чи эдгэрсэн чи чөлөөлөгдсөн чи зүгээр шүү дээ. Тэгээд итгэлийг чинь теологийн мэдлэгээр олж авах юм. Тэр өөртөөс гоо тайлбар мэдлэгээр биш зүйл байна. Үнээр сүнсээр нэг зүрх сэтгэлийн тэр нөгөө чир байдал яаж ирэх юм бэ? Бид нар хуучин тулам яаж хуучин хүмүүс яаж өгөх юм? Тэр зүйлийг одоо хөрхийн тулд бид нар зайлшгүй эдгэрэл чөлөөт эзний тэр хүчит оршуур дотор бид нар өмнө гэмшил тэг гэмшлээр дамжуулаад бид нар чөлөөлөгдөж шээ. Тэгэхээр тэр даалгавар ухамсар гэж хүмүүс ярьдаг юм тийм сэтгэл зүй ярьдаг. Тэр даалгавар ухамсар болох тэр сүнс нь бидний сүнсэнд хөвлөд байгаа тэр сүнсэнд үнсгий тэр баг наснаас суудсан барьсан байгаа тэр одоо орчин тойроос өссөн томчуудаас авсан нийгмээс авсан бүх тэр баригдсан байгаа дад тэр дайсны босгосон цайзууд тэр бэхлэлтүүдийг мураахын тулд зайлшгүй эдгэрч хөдөлгөх хэрэгтэй. Баг наснаас суудсан тэр ёрын нэгний хийсэн өөрийнхөө тэр үндэс тэр ёрын тэр бодол санаа тэр муу зуршлууд чинь эргээд таны зан чанар таны амьдралын зуршил болсон удирдах таныг үнэхээр итгэлийн амьдралаас чинь ялалтай амьдрах чадахгүй байгаа асуудал юм. Ер нь бол ихэнх Монголын маань ихэнх сүмч болгон тий эдгэрч чөлөөлтийг нэг аашаадаггүй тий их үл аашаадаг. Бурханы үг, Бурханы одоо номлол
үйлчлэлтэй ингээ анхаарчдаг. Гэхдээ эдрэг чөлөөлтөй үйлчлэл яаж ч сүнсний үйлчлэл байгаа зү. Ариун сүнсээр хийгддэг, бурхны хүч чадлаар хийгддэг үйлчлэл. Энэ үйлчлэлийг, энэ бурхны хүч чадлыг үгүйсгэж байгаа гэсэн үг үү те? Энийг их үл аашаад их гэсэн ч болгоно. Тийм учраас нэг тоодгүй бусад үйлчлэлүүдтэй үл анхаардаг те одоо хамгийн хангамж юу вэ те одоо ядаас туслах одоо өгөөмөр сэтгэл сайхан сэтгэл тэгэл одоо бурхны үгийг одоо түгээх янз бүрийн сургалтууд те энэ бүгд дээр үл анхаардаг. Гэхдээ итгэл чөлөөлтөй үйлчлүүд Есүс өөрөө хийсэн шүү дээ. Өөрөө ирээд л итгэл чөлөөтийг заавал хийж иж дараа тэднэрт үгээ томхогдож чөлөөлөгдсөн хүмүүс чи сүнсээр чөлөөлөгдсөн сүнсээр өөрчлөгдсөн хүмүүс чи Есүсийг тунхаглаж байгаа үгийг ариун сүнсний ишжилтээр гайхалтайгаар хүлээж авч ойлгож байгаа шүү дээ тийм. Тэгвэл яг л энэ зүйл одоо яг өнөө яг одоо яг манай Монголын өмнө цаг үед дутагдaltaй байгаа байхгүй тийм ээ. Итгэмжтэй байж болно. Итгэмжтэйгээр одоо ингээд үйлчлээд итгэмжтэйгээр би өөрчлөгдөх гэж явж байна. Гэхдээ энэ бол биш. Итгэлтэй байдлаар энэ бурхны хүчинд итгэх итгэлтэй байдлаар ариун сүнсний хүчинд итгэлтэй байдалтай байж бид нар итгэж чөлөөтэй хүчийг бурхны хүчийг улаан хөлөө ингэж болж авах юм аа. Бид нар чөлөөтэй заашгүй хэрэгтэй. Заашгүй хэрэгтэй. Тэр өөрөө өвдөгөө огт өвдөх боломжгүй хүн гэж байхгүй штэ. Ямар нэгэн байдлаар хүн төрхөөс ахвал хөвтлөө ямар нэгэн байдлаар л өвдөж байгаа. Тэгээ хинч тэрэнд дуртай байхгүй штэ. Өвчтөө амьдралдаа дуртай хүн байвал өстө сонирм тий. Тэрийг илгээхийн тулд маш олон эмнэлгээр явдаг. Хүмүүст үзүүлж харуулна тий. Эдгэх гэж маш их арга чарга хэрэглэн. Тэрийг нь хүртэл эмчлэхийн тулд ангаах ухаан маш хөгжиж штэ. Чадах ятгаараа тэр өвчнийг эдгэхийг хичээж байгаач заримдаа тэдний оюун ухаанаас давсан тэдний эдгэж чадахгүй зүйлүүд бас байгаад байгаа байхгүй юу? Шинжлэх ухаан ийм зүйлс байна. Тийм байж хахад эдгэр чөлөөлтөй үйлчлэл бурхны өнгөө өгч байгаа бэлэг байхгүй юу? Амен. Тэ? Яа тэгэхээр эдгэр чөлөөлтөй үйлчлэлийг бурхан өөрөөсөө төрүүлж өгч байгаа. Өөрөө хүнийг бүтээгээд хүнийг хайрлаад тэ? Даанч хүн өөрөө гэм нүглээсээ болоод өвчнөд үүд хаалгуудыг нээж өгч өөрөө өвдөж байгаа байхгүй юу? Тийм байхад хүртэл бурхны сонголт нь тэ бурхны хийж байгаа зүйл нь би чамайг эдгээгээд өгье гэж байгаа байхгүй юу? Бурхны хүсэл нь шүү дээ. Энд чинь өөрөө бурхан хүмүүсийг ямар хайрлаж байгаа нэг айгүй том илрэл өстэй тэ? Маш том илрэл. Тэгэж хүртэл харуулж яхад чинь зүгээр өнгөө өгөө би та нарт эдгээгээд өгье гэж яхад хүн яадаг гэхээр бурхан дээр ирдэг үү? Эмнэлгийг сонгодог. За хэрвээ хин нэгний хувьд итгэлгүй загинж байгаа байлаа гэж бодъё те. Тэр хүнд бодоод үзье л да. Эмнэлэгт очиод хамаг мөнгөөрөө те цуглуулсан хамаг мөнгөөрөө эмнэлэгт очиод үзүүлэх үү? Эсвэл бурхан дээр ирээд эдгэр чөлөөлтийг өмнөгөө авах уу? Гэхдээ хамгийн гой зүйл нь үр дагавар нь асар ондоо. Эмнэлэгт очиод үзсэн хүний хүч чадал, хүний хязгаараар зөвхөн махан биенээр нь гарч байгаа эдгэрлийг хийх боломжтой. А бурхан болохоор сүнсийг нь хүртэл чөлөөлж өгч байгаа. Зарим өвчин сүнснээс гаралтай байдаг тийм. Тийм учраас оншин тогтохдохгүй маш олон өвчнүүд байгаад байгаа. Та нарын хүч хөрөхгүй зүйлийг би эдгэх боломжтой гэдгийн хамгийн том жишээг нь бурхан өөрөө харуулж байгаа байхгүй. Хайж байгаа бах тийм. Мэдээж залбирч байгаа бах. Уул нь сүрэлдэж байгаа бах тийм. Яг үннийгээ олж харж чадахгүй байх магадгүй. Өнөөдөр танд тийм ээ бидний гэрчлэл хүрч. Үнэхээр энэ үнэн шүү. Боломж байна шүү гэдэг урам зориг бас өгж байгаасаа тийм ээ хэн нэгэнд хамгийн нөгөө инженер ярьсан чинь 12 жил тусалцсан эмэгтэй хэсэг уншиж байгаа юм л да. 12 жил цус авдаг өвчтөй байсан нэг эмэгтэй байна. Тэр эмэгтэй олон өвчнөрийн гарч шаналж гэж. Өвчнөрийн гарч шанал өөрт байсан бүхний зарцуулсан бодвол юм ч тус болсон гэж улам муудаж гэж. Тэр Есүсийн тухай сонсоод хурсан одны дондор түүний ардын очиж зогсоод монгол нь яваад түүний ардын очиж зогсоод ховцонгийн хүрээ гэж. Учир нь тэр би ядаж түүний ховцонд л хүрчгүй эдгэрнэ гэж өөртөө хэлжээ. Даруй цус гойчхон зогссон өвчнөөсөө салснаар бидээ мэдрэж байгаа. Тэр яг энэ 12 жил эмчнэрийн гарт шанал зоож өөрт байсан бүх зүйл мөг санхугаа зориулаад ч юуш болоогүй харин Есүсийн талаар сонсонгодлоо итгэлээр Есүсийн хормоодын хүртэл тэр эмэгтэй эдгэрсэн юм.
Амен. Энэ итгэлийн үйлдэл маш чухал. Тэгэхээр энэ ямар их идэвхтэй чөлөөлөлт хэрэгтэй вэ? Тэгвэл Есүс итгэхээр сүнс сэтгэл махан бий бүгдийн зохицол бий. Ихэнх одоо шинжлэх ухаан баталсан байна шүү дээ. Хорт авдруу бол дандаа сэтгэлийн гомдол тийм зөвхөрөл тэр хэмээн гомдлоноос болж одоо хотодны хордод нийлэг өөрчлөлт үүсэж байгааг ингээд батлаад байгаа шүү дээ. Тэр зүйл чинь тэр гомдол гэдэг чинь тэр сүнсний хийж байгаа хүн хийж байгаа энэ харилцааны дундаас хийж байгаа бодис сүнсний ажил байна. Хүн гомдлоос чөлөөлөгдөг гэрмэд тэр өвчин дэрх байна. Тэр хин яв шашны тэргүү хинч үнээр айлч шашны тэргүү өвчнийг одоо эдгээсэн. Оюун өвчтэй хизээж эдгэрхээргүй насаараа одоо сумгай байсан үнийг босгосон өвчнийг эдгэж тэгээ өгснийг амьдлуулсан тийм одоо зүйл байхгүй шүү. Тэгэхээр одоо эзэн бидний энэ боломжийг өгсөн шүү. Тийм. Таны хэлсэн үг чинь тэр 12 жил сусалдаг эмэгтэй байгаа шүү дээ. Эмчнэр хамаг байдгаа барж ийн гэдэг чинь эмчнэрийг буруутгаж хэлж байгаа юм биш те. Тэр эмчнэр эдгэхийг хүсэж байгаа учраас чадах бүх зүйлийг хийж байгаа байхгүй. Гэхдээ тэр нь хүмүүсийн хүчнээс давсан зүйлүүд байгаа учраас тэнд тэр эмэгтэй бурхан дээр ирж байгаа байхгүй. Тэгээ бурхан тэр эмэгтэйг эдгэж өгч байгаа. Гэхдээ тэр эмэгтэй хайж байгаа тийм. Гэнт ирлээ би ингээ бурханыг хагаад би үнэхээр энэ газар эдгэхийг хүсэж байна. Тун тэр оцсон газар нь эдгээгүй байслаа. Гэхдээ тэр эмэгтэй дараагийн газар руу явж байгаа юм. Итгээд дараагийн газар руу явж. Энд би үнэхээр бурхан гэж одоо ирсэн чинь биш байна. Эдгэсэнгүй. Тэгвэл би дараагийн газар нь дахиад энд бурхан намайг эдгэж магадгүй тийм. Энд бурхан байж магадгүй. Тэгээд үлд нь яаж ин бурхан дээрээ эдгэрж шээ. Яг энтэй адилхан маш олон жил бурхныг хагаад эдгэр чөлөөр конференцд явсан эдгэрээгүй хүмүүсээ бол яг бол та дахиад хайх боломж байгаа байхгүй. Харин зогсчих юм бол бурхнаас авах гэсэн эдгэр чөлөөлтөндөө буугаад өгч байгаа л гэсэн үг. Яг байна. Бас айгүй гоё юм. Эдгэр чөлөөлт гэж байгаа байхгүй. Хоёр зүйл байгаа байхгүй. Тэгвэл эдгэрэл гэж хэлээгүй те. Чөлөөлөлт. Энэ дэр за өвчтэй биш байж болно те. Эрүүл байгаа хүн байж болно. Гэхдээ та яагаад эдгэр чөлөөлтийн үйлчлэнд ирэх шаардлагатай вэ? Таны хувьд дийлэхгүй байгаа те. Донтолт эсвэл өөрөө ч хүсэхгүй хэрнээ хийдэг тэр муухай үйлдэлүүд тэрийгэ дийлэхгүй байгаа тохиолдолд бурхан таныг тэр зүйлээс чи бүрэн чөлөөлж өгч чаднаа. Ягаад бол энэ бүх зүйлийг та үнгүй авах боломжтой. Бурхан аль хэдийн үнгүй өгсөн. Дээрээс нь Есүс энэний төлбөр төлөөс бүх юмээ загалмаа дээр төлсөн. Энд таны төлөө аль хэдийн бүх зүйлүүд хийгдсэн бэлэн байгаа зүйлүүд. Бурхан аль хэдийн таныг эдгээсэн. Гэхдээ энийг нь авах үгүй нь итгэгч хүнээтэй ирж байгаа хүний өөрийнхөө сонголт хин хүсээд ирнэ тэр хүн эдгэрэл чөлөөлтийг авна. Яг хүн өөрөө гим нүглээсээ донтолтоосоо салахыг хүсэхгүй тэр газар юу ч хийхдэггүй. Тэгээд ирж байгаа хүн юу хийх шаардлагатай вэ гэхээр өөрөө бурхан өгнө тэ. Гэхдээ авахын тулд бурханы тавьж байгаа шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Яг бол бурхан ийм арга замаар та нар эдгэгдэн чөлөөлтөн гэдгийг өөрөө хэлчихэж байгаа байхгүй. Бурхны арга замаар л эдгэрч, бурхны арга замаар л чөлөөлөгдөн. Тийм биш байсан бол гадуур маш олон эдгэр чөлөөлөлт болж байхад яагаад тэд болохгүй байгаа? Яагаад тэнд оцсон хүмүүс одоо хүртэл чөлөөлөгдөөгөө одоо хүртэл эдгэрхгүй байгаа? Тэгэхээр бурхан хэдүүлээ өөрөө хин хүсэж байна. Хин зүрхэндээ шийдвэр гаргаж байна. Хин гимшиж байна. Хин авахыг хүсэж байна. Би энэ гим нүглээс үнэхээр ирэхийг хүсэж байна. Бурхан тийм даруй зүрх сэтгэлтэй хүмүүс л байна. Тэгэхээр бурхны өмнөд өөрийгөө зүрхээ даруусгах нь эдгэр чөлөөлтөнд ирж байгаа хүмүүсийн хувьд хийх ёстой бас нэг зүйл байх нэ тийм. Надад алтан байхгүй. Гэхдээ би өөрт байгаагаа өгөө гэх тийм. Төрөлхийн шиг Назарын Есүс нэрээр бос гэдэг ингэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ яг юу хэлээд байна? Өөрт байгаагаа өгөө гэж шүү дээ тийм ээ. Өөрт нь юу байгаа? Бурхны агуу чадаггүй нэгүсэл тийм үү? Энэ сүнсний үүсэл байна шүү дээ. Тэгвэл бид ч гэсэндээ бас гэж өрөөлж шүү дээ. Бидний бурхны агуус тэр сөрөх хүч чадал тэр сүнсний гайхалтай тэр үүсэл гайхалтай эдгэр чөлөөлттэй ш. Үнэхээр хайсан хүнд олдно. Хайсан хүн эдгэрэн чөлөөлөгдөн. Тэр 12 жил тэ өвчтэй байсан эмэгтэй тэр хайсаар гэхдээ зүгээр шантраад суугаагүй шүү дээ. Тэр олон хүмүүсийн дунд Есүс хүрэх ямар ч боломж байхгүйсэн шүү дээ. Тэр боломж би болтол зүтгэсэн байгаа үстэй. Та үнэхээр хайж үнэхээр яг ирэх юм бол бурхан танд олдно. Бурханы хүч чадал, бурханы гайхалтай оршихуйг та мэдрэх болно. Бурханы тэр оршихуй дотор ариун сүнсний хүч чадлаар
таны тэр бохор зүйлүүд илчлэгдэж өөрийн ирэхгүй чөлөөлөгдөх болно. Энэ бол үнэхээр бодит зүйл. Энэ бол боломжтой. Бидний хэмжээ гурваар авшигч болохын Есүс ариун сүнстэй үүндээ ижилхэн ч гэсэн 3 бие махбод сэтгэл сүнс гэсэн 3 зүйлээр. Тэгэхээр сургаал дуус 18-14 дээр хүмүүний сэтгэл өвчнийг төсвөрлөгч хин зөвхөрсөн сэтгэлийг тэнхрүүлэх нь гэж байгаа. Тэгэхээр өвчтөө сая хэллээ шүү дээ, тийм. Үнэхээр сэтгэл санаандаа өвчтөө байгаа ч гэсэн монголчууд ч гэсэн ярьдэн шүү дээ, тийм. Хүн гэж бас станерэ их мундаг амттай юм аа. Тэгэд энэ олон өвчнийг тисэд гардыг байж тэгээд тэгэхгүй. Яагаад гэвэл тэр өвчнийг тисэд байгаа. Яагаад зарим нь тисэхгүй байгаа. Яагаад тисэж юм гэвэл тэр цаана сүнсийн нэг итгэл найдар байгаа. Амен. Нэг тийм байгаа учраас тэр олон өвчнийг сэтгэл нь бие махбод нь тисэд байгаа байхгүй. Харин яг энэ сүнсэндээ би үнэхээр болохгүй гэд сүнсэндээ бууж өгсөн хүнд сүнсэндээ тэр үхлийг аваад сүнсэндээ итгэл найдар байхгүй надаа ямар ч аврал байхгүй би үнэхээр өгөх юм байна гэсэн хүн зүгээр тэр олон жил байтугай нэгэн өдрийн дотор ч өгч болдгийг харсан. Тэгэхээр бидний юу амьд болгож байна вэ? Бидний юу босгох нь вэ гэхээр бидний сүнс хатгаа. Бид нэр сүнсэндээ итгэл найдар сүнсэндээ итгэл чөлөөлтийг авах юм бол бид тэр сэтгэлийн махан биеийн өвчнийг ялаад дийлээд гарах тэр зүйл байгаа. Тэгэхээр бидний энэ гэрчлэлийг сонсож байгаа үнэхээр сэтгэлдээ цөхөрсөн махан биедээ өвчлөлтөөдсөн хүн байгаа бол сүнсэнд чинь итгэл байгаа. Сүнсний итгэлийг Есүс бидэнд өгсөн загламаа дээр өгсөн. Сүнс шалтгаан олдохгүй байгаа бол шалтгаан олдохгүй өвчин бас байж болно тийм. Тэгэхээр сүнсэнд чинь асуудал байгаа учраас тэр асуудал чинь сэтгэлээр махан биеэр илэрч гараад байна. Тэгэхээр энэ зүйлийг чинь тайлах зүйл нь юу гэхээр Есүс агдаг. Бидний эдгээрч бурхан энэ сүнсний эдгэрлийг бүрэн сүнсний эдгэрлийг эзэн загламаа дээр хийсэн байна. Тэр олон сэтгэлдээч мэдхгүй тэр олон хав дараад өөрийнхөө сэтгэл бие махбод оюун бодлоосоо ч нуугаад байгаа тэр сэтгэл сүнсэндээ дарагдсан байгаа дараад тэг хинт ч хэлэхгүй байгаа тэр гомдол шарах үзэн ядал энэ зүйл чинь энэ сүнсэнд чинь хав дарагдаад ил гарахгүй байсараад танаас ч гэсэн нууцлагдсаар байгаад ижил хавдар болоод байгаа тийм. Тэгэхээр энэ хав дарсан зүйлүүдээ эзний оршуу дотор ирээд энэ дагцсан энэ зүйлүүдийг чинь эзний оршуу дотор ил гаргаад сүнсийг чинь тэр хангуугаас чөлөөлөд ирэхэд сүнсэн дотор чинь гэрэл тусаад ирэхэд тэрнээс чинь тэр гэрэл чинь эдгэрэл аваад ирэхэд махан бидэр чинь өөрчлөлт гарна. Сэтгэл чинь найдвар дурж амар тайван эдгэрлийг чөлөөлдөг. Амен гэдэг. Амен. Есүс ингээд үйлчлэл хийж явахдаа хамгийн түрүүн хүмүүсийн итгэлийг хардаг байсан байгаа байхгүй. Итгэлтэй хүнд бүх зүйл боломжтой тийм ээ. Тэгээд тэр итгэж чинь чамайг эдгэлээ гэдэг шүү дээ. Итгэл чинь чамайг эдгэлээ гэж олон удаа хэлсэн. Тэгэхээр зэрэг та нар минь юг анхаарах ёстой вэ гэхээр итгэх хэрэгтэй. Энэ төгс ялалтыг хийсэн эзний өмнөөс бид ярьж байгаа эзний ажлын гэрчнэр учраас бид маш их итгэлтэйгээр баяр хөөртэйгээр орон зөрөгтэйгээр та бүгдийг уриалж үннийг гэрчлэн ярьсараад юм аа тий. Энэ чуулганд ирсээр би чинь маш олон одоо төсөж хэлчихсэн шүү дээ. Үхэл сүнс хамгийн түрүүнд. Нэрэнд удаагүй байна. Яг бол бурхан аав мэдээ биний харийг хамгаалж ирсэн гэхэд хамгийн түрүүнд яаралтайгаар үхэл сүнс хэлж. Амен. Би өөрөө үхэл сүнстэй явж байна. Тэгээд өөрөө мэдгүй. Тэгэхээр үхэл сүнс орж ажиллаж өөрчлөж байгаа тэр өөрчлөлт миний зүрхийг ярьсан. Миний зүрхэн дээр өдөр сүнс орсон. Зүрхэн дээр суусан сүнс яг одоо хэлсэн хөөж басчихсан. Тэгэл тэр сүнс гараад өтөрийг аваад ингээл. Сэтгэл хөдлөх сүнс бол аюуд одоо маш их ойрлж чарал бүр айрал татсан цагаан авахгүй. Яг тэр сүнсний гол зорилго цагаас өмнө авшаа байсан. Цагаас өмнө тэг өвчлөж байгаа маш хурдан аваад тэр төрөлгөө тэгээ байгуул гэрэл нөгөө харахгүй одоо мос
тогтож чадахгүй шүү дээ. Хандаа Есүсийг хараад мөн сүнстэй хүмүүс чинь оо та Бурхны хүү байна. Би таныг таньж гэнэ гэж тэгдэг шиг яг эзний оршуу дотороод мөн сүнс байж сурч чадахгүй. Бидний дотор илчлэгдээд бидний дотроос ариун сүнс дүүрээд ирэхээр ариун сүнс дотроос дээр шахаад тэр гардаг. Гэхдээ би өөрөө ариун сүнстэй хадраад тэгээд Бурхны хүү надад туслах гэж зогсож байна. Бурхны одоо Бурхнаас туслагдсан хүч чадлыг авсан хүн туслая. Тэгэхээр тэр дотор тулаан болж байхад оюун бодол чөтгөр юу гэж хэлвэл боль чи ичүүлтэй чи уушаа гаад хэрэггүй чөлөөлөд хэрэггүй бүгөөстэй чи бүгөөстэй гэх үнэн ярьдаг. Энэ бодлыг эсэргүүцээд энэ байгаа сүнсээр чанахж болохгүй. Олон хүмүүс яг эдгээр чөлөөлөхийг газар яг оршууд өөрөө дөрн гаргаад ирчээд яг чөлөөлөхгүй явж байгаа уушаа гарахаас өөний алхаад гараад ирэх юм тэр хүн хүмүүс аваа юу гэж бодоход санаа зовлон том юм хэлэгдэж. За яг үнэ. Одоо яг над руу чинь ер нь орж ирж байна тий. Одоо тэр л чөлөөлтийн үйлчлэлийн үед оршихуй маш хүчтэй муугаад ирсэн байдаг. Энэ үед яах ёстой вэ тий? Үнэхээр ингээл идэх хүмүүс энэ тэндгүү юм болж эхэлдэг. Чөлөөлөгдөх хүмүүс болж эхэлдэг. Энэ үед одоо итгэгч хүн яг юу хийж явах ёстой юм бэ? Түрүүнд амгаг ширлээ шүү дээ. Гарах уу, болох уу, боли ичж гин гэл ингээл тий. Оюун бодлоо Тий. Энэ тал дээр нөгөө итгэвч хүмүүс биднээс чинь нөгөө цайцад боссон гэдэг шүү дээ оюун бодолд те мэдрэлжүүлэлт хэрэггүй шүү дээ те энэ хаанс биш те бид бурханд итгэсэн юм шингээ бид аврагдсан ч гэдэг юм ингээл янз бүрийн нөгөө бат цайз хэрмэн хан хүмүүд ингээд оюун бодол босцсон байдаг байхгүй тэрэндээ бат итгэсэн тэг яг мэдрэлжүүлэлтийн үеэр гэтээ тэргүй ингээд бурханы оршууд гэтээ тэргүй ингээд яг бурхан үнэхээр ариун сүнс өсөх юм бол чөлөөлөлт болдог байгаа. Жишээлх юм бол би ингээд нөгөө эдрэгчлэлтийн үеэр үйлчлэхийн дараа манай пастор ингээд тунхаг хэлж байгаа те шунлын сүнс бүгдээрээ гарцгаа гэх ингээд тушааж байгаа те цөхрөлийн сүнс гарцгаа гэж тушааж байгаа. Зүгээр байжгаад л би шууд ингээд нөгөө тэр бүхний тэр оршууч ингээд их сонин штэ. Ингээд энгийн биш. Ингээл ерөөсөө ингээл сонирм очдөг. Тэгээ тэр чинь яагаад сонирм болоод юм гэхээр нөгөө одоо надад байгаа тэр шунлын сүнс одоо тэр цөхрөл намайг одоо дарамтлажсэн тэр бүх тэр сүнснүүд чи ишлэгдээд байгаа байхгүй. Ишлэгдэл эренгүүт чинь миний бие яригсны чинь сонирм болоод яах гээд байгаагаа мэдэхгүй. Ингээл ерөөсөө гар маа хөл чинь бадараад одоо хүн болгон дээр янз бүрийн зүйл тохиолдож чөлөөлөгч хүмүүс бүгдээрээ ингээд мэдж байгаа штэ. Тэнгүү чи яагаа мэдэхгүй ингээд эренгүүт чинь л энэ бодлоо хаа энэ биш хаа гэл ингээд нэг бодлоод нөгөө хуучин нөгөө хаан хэрэм цайзууч хуучин бодлоод энэ бодлоо чи мэдээж оюун бодол чинь нөгөө чөтгөрл үгээ хэлдэг юм лээ шүү дээ. Нөгөө чөтгөр бидний оюун бодолд ажиллаад байдаг. Бидний оюун бодол бол тулдааны талбар байгаа байхгүй. Тэгээд тэрийг хүлээгээд авчих юм бол чөлөөлөхгүй гүрийгээ үлдчих юм бол үлдэнэ. Тэгвэл дотроос чинь сая шунлын сүнс гэж хэлэнгүүт цөхрөлийн сүнс гэж хэлэнгүүт би яг ингээд бүр ингээд өгч байна. Яг ийм сүнс байгаа юм байна гэдэл тэгээд шууд пастор руу гарч очиж байгаа байхгүй. Тэгээд хэлэнгүүт чи за яас ариун сүнс дотроос чи хэлээ шүү гэх юм уу. Биш баха гэх ингээд нөгөө бодол чи орж ирээд байгаа байхгүй. Биш баха гэж тэгвэл чи яг тэрээд биш баах. Энд чинь биш шүү дээ биш байх гэдэг бодлыг чи нөгөө чөтгөр өгөөд байгаа. Нөгөө бидний хуучин оюун бодолд нөлөөж бидний бодлыг ингээд бүр эзэндээ тавцсан тэр бацаазуу тэр чөтгөрийн ажлууд явагдаад байдаг байхгүй. Ингээ харахгүй ажил гэрлийн аншлыг та аль нь өөрийгөө өгөх вэ? Яг нэг мөчид маш богинохон хэдхэн секундын дотор штэ. Тэнгүүт шууд шунлын сүнс цөхрөлийн сүнс гэж шууд хилэнгүүт л нөгөө пастор шиг угаасаа тослогдсон тослогоотой хүнээр л чөлөөлөгдөж байгаа штэ. Зүгээр л ингээд нэг хүн болгон ингээд чөлөөлөхгүй штэ. Тэгээд шууд нэрийн хилэнгүүт чинь шууд хүч чичрээд хүлнээс чичрээд ерөөсөө энэ дотроос чи өөрөө ингээд гараад гарч байгаа байхгүй. Тэрнээс биш би миний хүч чадлаар ингээд тийхгүй. Өөрөө ихгүй тэгээд гарч байгаа байхгүй. Тэр яг чөлөөлөлтийн үед бид нар анхаарах тэр зүйл бол бидний бодох асуудал. Хуучин өөрийнхөө бацаазууд хуучин оюун бодлоодаа үгүйсг шууд нураа. Тухайн үеийн нөхцөл байдал дээр тэр болж байгаа зүйлдээ ингээд уусаж ор. Тэр ариун сүнсний энэ ариун сүнс үнэхээр бурхан намайг үнэхээр эдгэх юм чөлөөлөх юм байна. Бурхан гитэг. Тэгээд тэр пастортай хамтарч пастрын үгэн дуулууртай байж нэгдэж нэгдэж хагаад үнэхээр юм чөлөөлөх хэрэгтэй. Энэ бол яг бодт. Библиэд сургаалт өгсдөр гэж тэ. Гим нүглээсээ салах нь болгоод ичхүрээ гэх. Тэр үгийг уншсны дараа хүмүүс яад гим нүглээсээ салахыг зарим нь хүсдэггүй гэдэг гарч ирж байгаа байхгүй юу? Яг бол эдгээр чөлөөлтийн үйлчлэлээр зөвхөн
бурхан эдгээд чөлөөгөө зогсохгүй гим нүглээс нүгтэл салгаж байгаа байхгүй. Өмнө хийдэг байсан гим нүглээ хүртэл хийхэ болж जैन те. Тэр өвчнийг оруулж ирсэн гим нүглээсээ хүртэл салж байгаа байхгүй. Гэтэл заримдаа хүн өөрийнхөө бодол, мэдрэмж, эсвэл ичгүүр, айдас, санаа зовлт юу гэдэг те. Тэр бүх зүйлээс болоод эдгэж чаддгүй. Гарахыг хүсдэггүй. Тэр эдгэрлийг авдаггүй. Тэгээд нөгөө тал нь болохоор очихыг хүссэн ч хин нэгэн хажуунаас нь наа чи худлаа штэ. Эсвэл чи зүгээр штэ. Энд гадны нөлөө орж ирж байгаа. Тэр хүн өөрөө хүсэж байна. Гэтэл тэр хүний дотор ямар зүйл болж байгааг нь мэдэхгүй. Тэр хажуудлын хүн ч мэдж байгаа юу яг. Харин тий, өөрийнхөө дотор байгаа зүйл яг хүн өөрөө илүү сайн мэдэн штэ. Гэтэл хүний үгээр болоод ирж чаддгүй. Ийм тохиолдлууд байна те. Бас нөгөө талаас нь өөрөө ирчээд тэр чи шууд идэвхийг авах хүсэж байдаг. Гэтэл бурхан гим нүглийг илчлээд, гимшүүлээд тэгээд дараа нь эдгэх гээд байхад хамгийн түрүүнд яг бурхны шууд орж ирнэ. Тэ бурхны үгийг сонсох үед бурхан гим нүглийг илчилж байгаа байхгүй. Гэтэл тэнд юу болдог? Тэр гим нүглийг нь яг хүндэл дотор сануулж байна. Харин хэн гаргаж ийн гарахгүй байна гэдгээс л шалтгаалаад байгаа. Хүн гим нүглээс салах нь молгоод ичүүр гонгод та гим нүгэлтэйгээ амьдрах нь танд илүү сайхан уу? Гим нүглээсээ чөлөөлөгчөд эрүүл амьдралаар амьдрах нь илүү гоё юу? Эрүүл эрхчлэн амьдрах нь тийм. Тэнд монхоглол ажиллаад байна уу? Эсвэл энэ дэр жинхэнэ эрүүл ухаан ажиллаад байна уу гэдгийг ялах хэрэгтэй байхгүй. Харин таны авж байгаа эдгэр чөлөөлтөд хэн өгөөсгөж хэн нураах гэж оролж байгаа чөтгөр. Эсвэл тэр чөтгөр яаж ажиллах вэ? Таны оюун бодолд ажиллана те, бодол хуурмаг үгээр ялна, итгэлгүй юм шиг загнуул. Эсвэл хэн нэгний амаар. Хүний ам тийм байдаг юм аа. Тойрны одоо харилцдаг хүмүүсээс чинь нэгэн тойрны хүмүүс. Тийм. Яг үндэл пастор, ахлагч хүмүүсээр хүртэл ярьж байгаа байхгүй. Яг хүн эдгэхтэй хүсээд эдгэр чөлөөлтөд үйлчлэлд очих хүсэж хахад одоо гадуур наадах чи худлаа. Тийм байхгүй. Эдгэр чөлөөлт өгж байгаа хүмүүсийг зогсоожсэн хэм мэлээ фарисеучуд байсан шүү дээ. Тэрнээс Есүс өөрөө зогсоогүй байхгүй. Та ингээд эрүүл ухаанаар бас Библиэтэйгээ харьцуулаад бодоод үзээрэй. Эдгэрчлэлтийн үйлчлэлийн хэрэгтэй вэ? Энэ үеэр юу болдог вэ? Магадгүй эдгэрчлэлтийн үйлчлэлт явхад чинь ямар саад гарах вэ? Орших хүчтэй бууж ирсэн үед яг ямар шинжүүд илэрдэг вэ гэх мэтчлэн бид бол бас нэлээ зөвлөмжийг өглөө. Тэгээд бас нэг зүйлийг ярихад яг эдгэрл ингэж маш ариун сүнс та нар дээр ирэхэд та нар мэднэ гэсэн шүү дээ. Харин бохир сүнс сатан орж ирэхэд чимээгүй орж ирдэг гэдэг юм шүү дээ. Ариун сүнс орж ирэхэд бид нар мэдэрдэг. Яагаад гэвэл бид нар ариун сүнсний баптизм хүртэхэд бид нар яаж ариун сүнс ирж хар хэлээ яаж мэдчихэж байгаа тийм. Харин бохир сүнс гарахад эдгэр чөлөөлтийн үед тэгээ бохир сүнс гарахад ямар их дуу шуугиалтаагаар яаж тэр чичирч орилж тэг хүмүүсийг яаж зовоож гаргаж ийн чөлөөлөгдөж чинь тийм. Тэгэхээр энэ зүйл энд болдог. Тэгэхээр нөгөө ирж байгаа хүмүүс бохир нөгөө сатанч хүмүүсийг айцаар хүлдэж ш. Тэнгүүд нөгөө энэ дотор нь тэр байгаа учраас бас хүмүүс нөгөө нэг айц юусаа айх зүйл энд байхгүй шүү те. Эдгээр чөлөөт үйлдэлтэй айх зүйл байхгүй. Яагаад гэвэл тэр бохир сүнс гарч байгаа учраас харин та нар гарч байгааг нь харж байгаа байхгүй юу? Ингэж гард юмаа гэж харагдсан шүү дээ тий. Монголд яг эдгэр чөлөөлтөд үйлч яг ингэж явагдахгүй байсан учраас бас Монгол итгэгч нар энэ зүйлийг хараад татахгүй байгаа байхгүй. Үу ямар амар юм бэ? Юу болоод байна? Харж байгаагүй учраас итгэж чадахгүй юм болдог гэж мэдэхгүй байгаа байхгүй. Гэтэл гадаадад тий эдгэр чөлөөлөгдөж байгаа хүмүүс яаж сүнсэн тий төрүүд нь илчлэгдэж байна. Тэнд ямар гоё зүйлүүд болж байна. Тэд нар бол энгийн чөлөөт өгүүлж авч байгаа байхгүй. Ямар гайхалтай эрх чөлөөтэй хайлт нар бүх зүйл хийгдэж байна. Гэхдээ яг л энэ одоо үйлчлэл энэ хийгдэж байгаа маа. Тэр жүжигнүүд надаас гарахааргүй тийм дуу хоолойгоор тэгж ямар урт удаан тэгж гашгаш гардыг тэр амсгаа хаанаас гараад байгаа те тэр хийм хадуу юутайгаар гарч шуутаагаар ингэж гардаг байгаа байхгүй. Тэгээд нөгөө эдгэр чөлөөлт энэ дээр ийм үйлчлэгийг бас нөгөө ингээ ойлгохгүй байгааг бас нэг шалтгаан байгаа шүү дээ. Юу гэхээр бид нар нэг тийм буруу ойлголттой Христ итгэж бид нар маш буруу өрөөсгөл ойлголттой байд. За энэ нь юу гэхээр Матай 7 дээр ингээ байж 22 дээр. Тэр өдөр надад олноороо эзэн минь бид таны нэрээр иш үзүүлж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшиг үлдэж байсан босоо гэх болно. Тэгэхэд нь би та нарыг танихгүй ёс бусыг үлдэгч та нар надаас зайл гэж хэлнэ. За яг энэ ишилдээр бүдэрдэг байхгүй юу манай итгэгч нар. Яаж бүдэрдэг вэ гэхээр энэ нөгөө эзэн минь гээл те чөтгөрүүдийг ингээл хөөгөөд байсан хүмүүс чи Есүс би та нар танихгүй гэж штэ. Бас бусыг үлдэх надад та нар надаас зайл гэж штэ. Тэр эдгэрч чөлөөлт хэрэггүй юм байна штэ гэж
яг ингэж итгэгч бид нар бүгдээр ингэж ойлгодог байхгүй. Гэтэл ишлээ энэ үгийг сайн харах юм бол Есүс өөрөө эдгэрч чөлөөлт үйлчлэлт хийж ирсэн үү? Хийж ирсэн. Тэгээ тэрийг өөрөө эзэн үгүйсэхгүй. Үгүй шүү дээ. Үгүй. Мэдээж энэ юу гэж ёс бусыг үлдэгч та нар надаас зайл гэж хэлсэн байгаа байхгүй юу? Тэг ёс бус нь юу юм? Ёс бус гэвэл гим нүгэл байгаа байхгүй юу? Би ёс бус нь гим нүгэл маань. Зөв бус бүхний гим нүгэл юм а гэдээ Библиэр хэлсэн байгаа. Тэгвэл гим нүгэл үлдээд байгаа хүмүүс та нар надаас зайл гэж хэлсэн байгаа байхгүй юу? Тэрнээс биш эдгэрч чөлөөлтийг хийгээд байгаа хүмүүс та нар надаас зайл гэж хэлдэггүй. Энийг маш мэрэгэн ухаанаар, ариун сүнсний мэрэгэн ухаанаар энэ ишлэлдээ ойлгох хэрэгтэй хэрэгсэгч нар. Энэ дээрээ бүдрээд эдгэр шилүүлтүүд хэрэггүй юм байна гэдгийг сүм чуулган даяараа тэгээ ойлгоцсон явж байгаа байхгүй юу? Амен. Баярлалаа та бүхэндээ өнөөдрийн эдгэрэл чөлөөлтийн үйлчлэлд үнэхээр одоо ирэх хэрэгцээтэй юм аа гэж та өөрөө шийдвэр гаргах ёстой. Нэмж хэлэх зүйлс, уриалгах зүйл байвал хэлээд өнөөдрийн гэрчлэлийг төгсөе тийм үү? Тэсэлний Иохан 1:5 дээр гэрэл харанхуй гүйгүүлэхэд харанхуй гэрлийг дийлээгүй юм аа гэж. Таны дотор та шийдвэр гаргаад ирсэн тохиолдолд тэр харанхуйг гэрэл дийлэх юм аа. Таны дотор байгаа тэр харанхуй нь таныг бүдчүүлж байгаа, таныг босгохгүй байгаа өвчин зовлон бүхий л зүйл дээр тэр хүлээсэнд байгаа тэр зүйлүүд тэр харанхуй хаанчлаас та гэрлийн хаанчл руу орох бүрэн боломжтой юм аа гэдгийг хэлмээр байна тийм. Амен. Сайн хэлж штэ тий. Бас итгэгч нарын бас нэг айгаад байдаг зүйлийг нэг хүнээс гараад тий энэ хүн чөлөөлөхсөд нөгөө хүн одоо над руу ингээд ороод ч юм уу нэг хүнээс гараад нөгөөд ингээд ороод байдаг байх гэсэн нэг тийм нэг айц яваад штэ. Тэгвэл хизээч муу ярин сүнстэй та өөрөө гим нүгэл юм уу ямар нэгэн цоорхоо үсгэж үе таалгаа нээж өгөхгүй л бол тэр хүнрүүдийг чөлөөтэй орохгүй. Муу ярин сүнс гим нүглээр дамжиж л хүн рүү орно. Өнөөдөр эзэн дотор гим нүгэлгүй итгэгч эзний ариун сүнсийн ялтаар явж байгаа хүн хизээч муу ярин сүнсийг чөлөөтэй оруулж ирэхгүй. Тэгээд нэг 34-ийн дуулал 34-4-өр урамшуулмаар байна. Би эзнийг хайсан агаад тэр надад хариулж бүх айдсаас минь тэр намайг чөлөөлсөн. Амен. Үнэхээр та хай. Үнэхээр танд олдно. Тэр таныг үнэхээр бүх ярим муу бүх зүйлээс чөлөөлж таныг их чөлөөнд гаргах болно. Та хаагаарай гэж уриална. Амен. За, ингээд төгсөлт нь Бурхны гаргаж өгж байгаа алтан хорин цагийг авар гэсэн үгийн дагуу та энэ боломжоо бүү алдаарай. Үнэхээр Бурхан танд сатаны ялагийн түлхүүрийг өгөхийг хүсэж байна. Эдгэрлийг, чөлөөлтийг өгөхийг хүсэж байна. Биднээс гайхалтай өрөөлийн амьдралаар амьдрах болтугай тэр өдөр гайхалтай баяр хүртэгээр болцгоё гэж уриалаад өнөөдрийн гэрчлэлийг төгсгөө тийм ээ. Баяр таа. Баяр таа. Баяр таа. Thank you.